Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөд сонгогдсон тойргийнхоо иргэдийн хүсэл сонирхлыг төрд төлөөлж, аймаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хуваарлтад санал оруулах эрхийнхээ дагуу бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг татан авчрах, мөн хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын чанар стандартад хяналт тавьж, зарим тохиолдолд шаардлага хургуулan эцсийн үр дүнд анхаарал хандуулж ажилладаг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбат болгон төлөөлөгч Амар Санаанаар Шарын гол суманд 2021 онд эхлүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын явцдаа газар дээр нүүцэж танилцлаа. Шарын гол суманд энэ жил сумын хорооллуудыг холбосон ат замын ажлууд амжилттай өрнөж байна. Тухайлбал Шаазгат хорооллоос эцсийн бодол хүртэл 560 м асфальтын замыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 308.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Аймгийн болоод сумын орон нутгийн хөгжлийн сангаар бас нэлээдгүй ажлууд хийж байна. Энэ дээр бас нийтдээ 1200 км замын ажлуудыг хийж байгаа. За сумын төв дотор бол дархан Шарын голыг халуулсан замын эхлэлээс сумын төвийн хойд хэсгийн замыг бол стандартад нийцсэн ийм замын шинжилэл засварын ажлууд 600 м зам хийгдэж байгаа. За мөн гэр орол талдаа гэр орлын бетон замын төгсгөлөөс гэр орлын эцсийн буудал хүртэлх чиглэлд бол бас 600 м замыг бас мөн одоо хатуу уучлалтай болгож өдр шинжилж засварлаж байна. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид мөн сумын удирдлагуудтайгаа хамтраад саналаа нэгтгэхэд ингэж төсвийг бол тодорхой хугацаанд нь бол хийж хамжуулахаар ингэж ажиллаж байгаа. Мөн сумын засаг дарганы тамийн газар хатан түшиг тэрэт компанитай хийсэн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд гэр хорооллын сайжруулсан шорон замыг 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Уг замын дагуух гэрэлтүүлгийг Австрийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр суурилуулсан байна. Одоо яг та бидний зогсож байгаа энэ улаан Шарын гол дархныг холбосон хатуу хүчилтэй авцамтай үргэлжлүүлээд ингээд нийтдээ 600 м урттай 298 сая төгрөгийн энэ замын ажил хийгдэж байна. Ингэснээрээ одоо шууд өнгөрсөн онд бас орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн захиргааны урдлын шинэ замууд ингээ хоорондоо бүрэн дүүрэн холбогдоод ингээ голцоо хэлбэр рүүгээ орж байна. Дараа жил бид нэр бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн урдлын замыг ингээд бүрэн хийж чадах юм бол дархан Шарын гол сум бол ингээд одоо эхний ээлжинд байгаа өнөөгийнхөө төлөвлөлтийн дагуу баригдсан энэ замаа голцоо хэлбэрээр холбоо явж байна. Тэгээд энийг өндөр зам компани хийж үүсгэж байгаа юм байна. Тэгээд ажил хараахан дуусаагүй, улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Тэгээд ажлын явцынхантай танилцж бас яг ямар нөхцөлд хийж энэ хийж байгаа ажлуудын чанар ямар байгаа гэдэг дээр одоо замын инженерүүдтэй явж мэрэгжлийн одоо зөвлөгөөнүүдийг авч болмоор энийг өргөжүүлэх ажлыг хийж байна. Харин аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 298 сая төгрөгийн төсвөөр эмнэлгийн уулзуураас гандангийн уулзар хүртэл 600 м авто зам гүйцэтгэж ашиглалтанд оруулж байгаад Шарын гол сумын иргэд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбат Шарын гол сумд ажиллах үеэрээ соёлын төв болон спортын ордны засварын үйл ажиллагаатай танилцлаа. Тус ордны дээврийн засварыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 сая төгрөгөөр захиргааны шинжилэл, гадна болон дотор засварын ажлыг гүйцэтгэжээ. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр иргэдийн хурлын үндсэн чиглэлийн хүрээнд 5 топ төрлийн спортыг хөгжүүлнэ гэсэн юм зорилт тавь явж байгаа. Тэгээ энэ зорилтын хүрээнд бол бүтээн байгуулалт хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн ажлууд хийгдэх юм зорилт тавигдаа. Тэгээ тэрнийхээ дагуу ингээд хөрөнгө оруулалтаа босгоод бид ингээд ажиллаж байгаа. За манай энэ спорт ордон бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 32 сая төгрөгөөр дээвэр засвар. За мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүтэн гэрэлтүүлэг цахилгааны ажлууд нь хийгдсэн. За энэ дээр бид нар нэмээд ИОТ, Альба оргил гэдэг компаниудтай хамтраад нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт босгож гадна дотн засвар, за бон чимэглэлүүдийн ажлуудыг хийгээд ингээд өнөөдөр нь үндсэндээ ингээд дуусч байна. За нийтдээ ерөнхийд нэг базаад ингээд хэлэх юм бол бид нийгмийн хариуцлагын хүрээнд бол одоо 20 гаруй бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. За энэ дээр бол одоо соёлын төвөөс эхсүүлээд за гудамжны сайжруулсан замаас эхсүүлээд олон ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр яг тухайлан бид нар бол энэ дээр спортын төрлийг хөгжүүлэх гэж байгаа гэдэг агуулгаараа энэ дээр топ 5 төрлийн спорт байгаа. За бүх хоккей, сагсан бөмбөг,
гар бөмбөг, хөл бөмбөг гэсэн 5 төрлийн спортыг чигтгжүүлэх гэдэг ингээд явж байна. За их хурлын гишүүдэд бол бас тоног төхөөрөмжийн асуудлыг 35 сая төгрөгийн асуудлыг тоног төхөөрөмжөөр шийдэж өгч гэдэг хүсэлтэд тавьчаад ингээд явж байна. Тэгээ яг одоо ингээд энэ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад бид бас одоо ингээд 6 төрлийн сэс дагуулan хичээлүүлэх бэлтгэл бэлэн байдал хангаж байна. Мөн тус сумын ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид аж ахуйн нэгж байгууллагууд ирээдүйн хандив тусламжаар бусад шаардлагатай засвар үйлчилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн байна.